C.S. Lewis, Mere Christianity. Нэгдүгээр ном. Зөв ба буруу. Орчлын ертөнцийн утга учирыг олж мэдэхийн тулд. Нэгдүгээр бүлэг. Хүний төрөлх чанарын хууль. The Law of Human Nature. Бид эргэн тойрондоо хоорондоо маргалдаж буй хүмүүсийн яриаг олонтоо сонсдог. Тэдгээр нь бидэнд заримдаа инээдтэй санагдах боловч заримдаа таагүй сэтгэл төрүүлдэг. Гэхдээ ямар ч маргаан байсан тэдний хэлж байгаа үгэнд анхаарлаа хандуулах юм бол тэнд заавал ямар нэг сурч болох чухал зүйл байдаг гэдэгт би итгэдэг. Бид ийм үгүүдийг олонтоо сонсдог доо. Хэрэв өөр хүн чамтай бас яг ингэж харьцах юм бол чамд өөрт чинь ямар байх вэ? Наадах чинь миний судал би эхлээд ирсэн. Түүнийг орхи. Тэр чамд ер нь гай болоогүй үсттэй. Яагаад төрүүлээд дараад байгаа юм бэ? Наад журжнасаа жаах өгөөч. Би чамд өөрийнхөөсөө өгсөн бидтэй. Хөөе, чи өөрөө амлсан бидтэй. Өгшин залуу боловсралтай боловсралгүйгээс үл хамаарч бүгд л өдөр бүр иймэрхүү үгсүүдийг хэлж байдаг. Гэхдээ миний сонирхлыг татсан зүйл бол ийм хүмүүс тухайн хүний гаргаж байгаа зан авир өөрт нь таалагдахгүй байгаа байдлаар ийм үгүүдийг хэлдэггүй. Харин энэ төвшингийн зүйлийг ямар ч хүн мэдэж байх ёстой шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ чинь жишг болсон зүйл шүү дээ гэсэн хандлагаар ийм үгүүдийг хэлж байгаа нь харагддаг. Ийм үгийг сонсох болсон нөгөө хүмүүсийн хувьд ч гэсэн чи наа жишгээ аваад танилж үз гэж хэлэх хүн бараг гарахгүй. Харин эсрэгээр өөрийнх нь гаргасан зан авир тэр хүний ярьж байгаа жишгээс гажаагүй гэдгийг батлах гэх юм уу? Эсвэл ихэнх тохиолдолд жишгээс гажсан байсан ч гэсэн өөрт нь ингэх онцгой шалтгаан байсан гэдгийг нотлохыг хичээж байгаа нь харагддаг. Ийм үед хүмүүс эдгээр нь бүгд ямар нэгэн онцгой шалтгаантай зүйл байсан мэт дүрсгдэг. Өөрөөр хэлбэл дурдсан тохиолдлуудын хувьд дурдах юм бол нөгөө хүн төрүүлж суусан нь үнэн ч яагаад өөрт нь судлаа тавьж өгөх ёстой шалтгааныг тайлбарлах. Эсвэл урд нь журжнаас жаахныг авсан боловч тэр үед бүх зүйлс нь тэс өөр байсан. Эсвэл амлснаа биелүүлэх гэж байсан боловч гэнэт саа дотор учирсан гэх мэт шалтгаануудыг тоочдог гэсэн үг. Гэхдээ энэ нь үнэн хэрэгтэй. Маргалдаж буй талуудын хооронд аль аль нь хүлээн зөвшөөрдөг тогтсон шударга ёс, зохистой зан авир, ёс суртахуун, эсвэл өөрөөр бас ямар нэгэн хууль дүрм гэж хэлж болох зүйлүүд байгаа гэдгийг харуулж байна. Үнэхээр аль аль талд нь тогтсон хууль дүрм гэж байдаг. Хэрвээ ийм зүйлүүд байхгүй байсан бол бид хүн ёсны дагуу бус зүгээр л амтан шиг тэмцэлдэх байсан биз. Хэрэлдэж муудалцсан гэдэг нь эсрэг талынхаа хүний буруутай гэдгийг илчлэх гэсэн үйлдэл учраас тухайн хоёр хүний хооронд зөв буруугийн талаарх тогтсон ойлголт. Өөрөөр хэлбэл зөвшөлтсөлд хүрсэн зүйл байхгүй бол бидний хоорондын муудалцаан утгагүй зүйл болно. Жишээ нь хөл бөмбөг тоглохоос өмнө ямар дүрмийн дагуу тоглохоо урдаас зөвшөлтсөн зүйл байхгүй хэрнээ аль нэг тоглогчийг алдаа гаргасан гэж зарлах боломжгүй. Энд яригдж байгаа зөв эсвэл буруутай холбоотой хууль дүрмийг байгалийн хууль гэж нэрлэх болсон. Өнөө үед хэрвээ байгалийн хууль гэж ярих юм бол ихэвчлэн таталцал, удамшил, эсвэл химийн хуулиудын тухай ярьж байгаа мэт сонсогдох байх. Гэвч эртний суу тухаантнууд зөв буруугийн хууль нь үнэхээр хүний төрөлх чанартай холбоотой хууль гэж үзэж байсан учраас үүнийг байгалийн хууль гэж нэрлэж байжээ. Бүх биетүүд таталцлын хуулинд захирагдаж, бүх амьд организмууд байгалийн хуулинд захирагдаж байдаг шиг хүн гэсэн бүтээлч бас өөрийн гэсэн хуультай. Гэхдээ том ялгаа нь гэвэл биетүүд таталцлын хуулийг дагах хэсгээ сонгох боломжгүй байдаг бол харин хүн байгалийн хуулийг дагах хэсгээ сонгох боломжтой ажээ. Одоо үүнийг арай өөр байдлаар илэрхийлээд үзье. Хүн бүр цаг мөч бүр хэд хэдэн хууль дүрмүүдэд захирагдаж байдаг боловч тэдгээрийн дундаас зөвхөн нэгийг нь зөрчих хэрэгтэй байдаг. Хүн бие махбодтой учраас таталцлын хуулинд захирагдаж байдаг. Хүн таталцлын хуулийг зөрчиж чадахгүй. Хүнийг оосор бүчгүйгээр агаарч чулуудах юм бол газар чулуу шиг унахаас өөр сонголт үлдэхгүй. Мөн хүн бусад амьтдын нэг айдад биологийн янз бүрийн хуулиудад захирагдаж байдаг бөгөөд тэдгээрийг зөрчиж чадахгүй. Нэг үгээр хэлбэл хүн амьд организм болохынхоо хувьд бусад амьд организмуудын нэгэн адил захирагдаж байгаа биологийн хуулиудаа зөрчиж чадахгүй. Өөрөөр хэлбэл бусад амьтадтай хуваалцаж байгаа хуулиудаа зөрчиж чадахгүй гэсэн үг. Гэхдээ хүний зөвхөн төрөлх чанарт үйлчилж байдаг онцгой хууль,
Өөрөөр хэлбэл амьтан ургамал хийгээд бусад амьгүй биетүүдтэй хуваалцдаггүй тэр нэг хуулийг бол хүн зөрчих боломжтой. Хүмүүс энэ хуулийг байгалийн хууль гэж нэрлсэн шалтгаан нь хүн энэ хуулийг тусдаа заалгаагүй байсан ч төрөлхөөсөө мэддэг гэж үздэгтэй холбоотой. Мэдээж энэ нь бас та ийм зүйлүүдийг огт мэдэхгүй хачирхалтай хүмүүстэй хизээж таарахгүй гэсэн үг бас биш ээ. Яг л өнг ялгах чадваргүй эсвэл сонсголгүй хүмүүс байдаг шиг ийм хүмүүс бас байж болно. Гэхдээ ямар тач хүн төрөлхтний бүхэлд нь авч үзэх юм бол зөвийн талаарх ойлголт бүх хүмүүс тодорхой байдаг гэж тэд үзэж байжээ. Би ч бас тэдний зөв гэдэгт итгэдэг. Хэрвээ тэдний энэ санаа буруу байсан бол дайн дажны талаар бидний ярьж хэлдэг зүйл бүгд дэмий хоосон зүйл болох байлаа. Нацистууд ч бас бидний нэг адил юун зөв болохыг мэддэг. Бас түүнийхээ дагуу амьдрах ёстой гэж үздэггүй байсан бол бид тэдэнд өөрсдийнх нь талаар хэллээгээд ямар утга учиртай байх байсан бэ? Бидний бодож байгаа зөвийн талаарх ойлголт тэдэнд байхгүй бол мэдээж бид тэдэнтэй тулалдаж болох ч буруудах чадахгүй. Тэгвэл энэ нь хүнийг үсний өнгөөр нь шөмжилж байгаатай адилхан зүйл болно. Соёл иргэншил эсвэл цаг үеэс шалтгаалan ёс суртахууны түвшин нь асар их ялгаатай байдаг учраас энд ярьж байгаа байгалийн хуулийг хүн бүр төрөлхөөсөө мэддэг гэж байгаа нь яг хатуу тогтсон ойлголт биш гэж хэлэх хүмүүс байгаа гэдгийг би ч бас мэдж байна. Гэхдээ тийм биш ээ. Соёл иргэншлүүд болон эргэн үеүүдийн хооронд ёс суртахууны ялгаа мэдээж байх ёстой. Гэсэн хэдиж тэдгээр нь хоорондоо тэс ялгаатай зүйл байсан гэж хэлэх боломжгүй. Жишээлбэл хэрэв та эртний Египтчууд, Вавилончууд, Хиндуучууд, Хятадууд, Грекчууд, Ромчуудын ёс суртахууны сургаалыг харьцуулж үзэх юм бол тэд хоорондоо төдийгүй манай цаг үетэй ямар их ижил төстэй байгааг хараад гайхах байх. Үүний нотлохоо болох зарим нэг зүйлүүдийг би The Abolition of Man гэсэн номныхоо авсралтад оруулсан байгаа. Гэхдээ үүний тодорхой болгохын тулд хүнийг бүрийн ёс суртахуун хоорондоо огт өөр байсан бол юу болох талаар бодоход хангалттай байх. Жишээлбэл тулааны талбар дээрээс зүгтдэг, эсвэл өөрт нь сайн хандаж байсан хүнээс урууш хэрсэлсэн хүнийг сайшаадаг, тийм улс орон байдаг хэсэг талаар бодоод үзээрэй. Үүний оронд бараг 2 дээр 2-ыг нэмэхэд 5 гардаг гэж төсөөлөх нь авгүй хялбар байх үз. Хувиа хичээх ёсгүй гэсэн ойлголтын талаар зарим хүмүүс өөрөөр ойлголттой байдаг. Гэр бүлийн хүрээнд үү, нутаг нэгтний өмнө үү, эсвэл бүх хүний өмнө ийм байх ёстой гэх мэтээр ялгарх байх. Гэхдээ ямар тач өөрийгөө нэгдүгээр тавих ёсгүй гэдэг дээр бүх хүн санал нэгддэг. Хувиа хичээх байдал сайшаагдаж байсан удаагүй. Нэг их нэртэй байх ёстой юу, 4 их нэртэй байж болох уу гэдэг тал дээр хүмүүс янз бүрийн ойлголттой байдаг. Гэвч өөрт нь таалагдж байна гэдэл эр хүн эмэгтэй хүн бүрийг оролдох ёсгүй гэдэгтээ хүн бүр санал нийлсээр ирсэн. Гэхдээ эдгээрээс илүү анхаарал татахуйц бас нэг баримт бий. Зөв буруу гэсэн ойлголт байхгүй гэдэгт итгэдэг хүмүүс хүртэл энэ ойлголтондоо харшлах зүйлийг хийхдээ хурдан байдаг нь үнэн. Бусдад өгсөн амлалтаа хээвнийг зөрчих хэрнээ бусад хүмүүс өөрт нь амласнаа зөрчих үед энэ нь шудраг бус байна шүү дээ гэж гомдолдог. Зарим улс орон гэрээ хэлэлцээр бол тийм чухал зүйл биш гэх хэрнээ хэдхэн хормын дараа энэ шудраг бус гэрээ учраас туслах хэрэгтэй гэж хэлснээр өмнөх хэлснээ үгүйсгэж байгаа нь харагддаг. Хэрвээ гэрээ гэдэг зүйл үнэхээр л тийм чухал зүйл биш юм бол зөв буруу гэсэн зүйл үнэхээр байдаггүй юм бол тэр гэрээ шудраг байх, шудраг бус байх нь ямар хамаатай юм бэ? Ингэснээр тэд гадна талдаа юу ч гэж хэлж байсан гэсэн дотроо бусдын нэг адил байгалийн хуулийг мэддэг гэдгийг харуулж буй хэрэг биш гэж юу? Ингээд бид зөв буруу гэсэн зүйл байдаг гэдэгт итгэхээсгүй аргагүй болж байх шиг байна. Хүмүүс заримдаа тооны нийлбэрийг буруу гаргадаг шиг зөв буруугийн тал дээр ч гэсэн алдаатай дүгнэлт хийж болно. Гэхдээ үржихийн хүрд нь амт эсвэл үзэл ойлголттой ямар ч хамааралгүй байдаг шиг зөв буруу ч гэсэн амт эсвэл үзэл бодолтой огт хамаагүй зүйл. Хэрвээ уншигч та үүнтэй санал нэгдэж байгаа бол одоо дараагийн зүйл рүүгээ оръё. Дараагийн зүйл гэдэг нь бидний хинэнч энд яригдж байгаа байгалийн хуулийг сахидаггүй гэсэн үг. Хэрвээ та нарын донд би тийм биш гэж хэлэх хүн байх юм бол би тэр хүнээс хүлцэл өчөх байна. Энэ номд тийм хүмүүсийн талаар дурдсан зүйл байхгүй учраас өөр ном уншаарай гэж хүсэх байна. Харин одоо үлдсэн жирийн хүмүүстэй цааш хамт яриагаа үргэлжлүүлье. Эндээс цааш миний ярих зүйлийг битгий буруугаар ойлгоорой. Надад ямар нэг байдлаар номлох юм уу?
Эсвэл бусдаас илүү гэдгээ харуулахыг хүссэн зүйл огт алга. Би зөвхөн нэг үнэн бодит байдал руу та нарын анхаарлыг хандуулахыг хүсэж байна. Тэр юу вэ гэвэл энэ жилд, энэ сард, магадгүй яг энэ өдөр та бусдад тавьдаг шаардлага өөрөө ч бас биелүүлж чадаагүй байгаа. Үүндээ бид янз бүрийн шалтгаан хайх болно. Би нэлээд ядарсан байсан учраас энэ хүүхдэд жаахан шудраг ус хандчихаж. Тэр үед миний нөхцөл байдал маш хүнд байсан учраас л би санхүүгийн гүйлгэнд жаахан шудраг ус хандсан юм гэх мэт. Тэр өвөөгийн төлөө үнийг хийн гэж амласан маань үнэн. Гэхдээ ийм завгүй болчихно гэдгээ мэдсэн бол анхнаасаа тэгэж амлахгүй л байх байлаа. Хэрв миний хийсэн энэ үйлдэл эхнэр эсвэл эгчийг маань ингэж уурлуулна гэж мэдэж байсан бол би ийм зүйлийг хийх гэж юу? Би чинь ер нь хэн болчиход байна вэ? Би ч бас яг адилхан байгалийн хуулийг сахиж чадахгүй. Хэрвээ хэн нэг нь намайг байгалийн хуулийг сахихгүй байгаа талаар маань хэлэх юм бол яг л дээр дурдсан жишээнүүд дээр гарч байгаачлан толгой дотор маань өөрийгөө зөвтгөж болох шалтгаанууд араасаа зурах байх. Тоочж байгаа тэдгээр шалтгаууд нь үнний ортой хэсэг нь чухал зүйл биш. Хамгийн гол нь шалтгаан тоочж байгаа маань өөрөө бид хүссэн хүсээгүй байгалийн хуульд хэр зэрэг гүнзгий итгэж байдгийг бас нэг нотлохоо болж байгаа юм. Хэрвээ зөв гэсэн зүйл байдагт итгэдэггүй байсан бол бид зөв байж чадаагүй маань тодорхой шалтгаантай байсан мэтэр өөрийгөө өмгөөлөх гэж хичээх шаардлага юу байх вүлээ? Үнэн дээр бид шудраг зөв гэсэн зүйлд маш гүнзгий итгэж байдаг учраас байгалийн хуулийн шахалтыг мэдэрч байдаг. Тийм учраас байгалийн хуулийг зөрчиж байгаатайгаа нүүртгүүлж чадахгүй байгаа тул ямар нэг аргаар хариуцлагаас зүгтхийг хичээж буй энэ юм. Та нарч бас мэдэж байгаа байх. Бид өөрсдийнхөө хийсэн муу зүйлээ зөвтгөхийн тулд бүхий л шалтгауудыг хайж байдаг. Мөн өөрсдийнхөө гаргасан муу зан авираа ядарснаас, санаа зовсноос, өлссөн байснаас боллоо гэх хэрнээ сайн зүйл хийснийхаа төлөө үнэлэмжийг үргэлж өөр дээрээ авах гэдэг. Энд би дараа хоёр зүйлийг хэлхийг хүссэн юм. Нэгдүгээрт энэ дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс яг нэг тогтсон арга замаар үйлдэх ёстой гэсэн хачирхалтай бодолтой байдаг бөгөөд энэ бодлосоо салж чаддаггүй. Хоёрдугаарт тэгсэн хэрнээ тэд хизээж тэр арга замаараа үйлддэггүй. Тэд байгалийн хуулийг сайн мэддэг, тэд байгалийн хуулийг зөрчдөг. Энэ хоёр хүчин зүйл нь хүн амьдарч байгаа орчлон ертөнц болон өөрийнхөө талаар зөв ойлголттой болох үндэс суурь нь болж өгдөг. Нэгдүгээр ном. Зөв ба буруу орчлон ертөнцийн утга учирыг ойлгох сэжвэр. Хоёрдугаар бүлэг. Зарим сөрөг аргументууд. Хэрв дээр дурдсан хоёр баримт үнэхээр үндэс суурь юм бол яриагаа цааш үргэлжлүүлэхээс өмнө эхлээд тэдгээрийг баталгаажуулсан нь дээр байх. Надад ирсэн зарим загтлуудаас харахад хүний төрлөх чанарын хууль, ёс суртахууны хууль, ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой хуулиудыг хүмүүс сайн ойлгоогүй байдаг бололтой. Жишээ нь надад илгээсэн загталтаа нэг хүн таны яриад байгаа ёс суртахууны хууль гэдэг чинь үнэндээ бүх хүнд байдаг нийтлэг сүргийн зүүн совингуудын л нэг учраас бусад зүүн совингуудын нэг адил зүгээр л хөгжсөөр ирсэн зүйл биш үү гэж асуусан байлаа. Бидэнд ийм сүргийн зүүн совин байдаг гэдгийг би үгүйсэхгүй. Гэхдээ тэдгээр зүүн совингууд миний ярьж байгаа ёс суртахууны хуулиас өөр зүйл юм. Эхийн хайр, бэлгийн дуршил, эсвэл хоолны дуршил гэх мэт зүүн совингуудаар өдөөгдөх үед ямар байдгийг бид мэднэ. Зүүн совин гэдэг нь тодорхой арга замаар үйлдэхийг хүссэн хүчтэй хүсэл, шаардлагыг мэдэрч байна гэсэн үг. Мэдээж бидний дотор байгаа бусдад туслахыг хүссэн сэтгэл маань хүчтэй хэрэгцээ шаардлага болж хувирах үе бий. Тийм хүсэл шаардлага бол сүргийн зүүн совингоос үүдэлтэй зүйл. Гэхдээ бусдад туслахыг хүссэн дотоод хэрэгцээ шаардлага ба хүссэн хүсээгүй туслах ёстой гэж мэдрэх хоёрын хооронд маш том ялгаа бий. За жишээ нь аюулд өртсөн хүн тусламжгүй хашгирч байхыг та сонслоо гэж бодъё. Ийм үед та дотроосоо хоёр хэрэгцээ шаардлагыг зэрэг мэдрэх байх. Эхнийх нь тэр даруй тэр хүн туслахыг хүссэн сэтгэл. Үүнийг сүргийн зүүн совингоос төрсөн хэрэгцээ шаардлага гэж хэлж болно. Харин нөгөө нь аюулаас зайлсхийхийг хүссэн сэтгэл. Энэ бол таны өөрийгөө хамгаалах зүүн совинтой холбоотой. Гэхдээ та энэ үед дотроосоо зүгтахыг хүссэн сэтгэл мэдрэмжээ дарагдуулж, харин туслахыг хүссэн сэтгэл мэдрэмжээ дэмжээрэй гэсэн ямар нэгэн 3 дахь дуу хоолой байгааг олж мэдрэх болно. Үүнчлэн энэ хоёр зүүн совингийн хоорондохыг шүүж алийг нь дэмжих ёстойг тунгааж өгч байгаа энэ зүйл бол
Энэ хоёр зүүн савингийн аль нэг нь байх боломжгүй. Төгөлдөр хуурын яг аль товчлуур дээр дарах ёстойг зааварчилж байдаг хөгжмийн нотыг төгөлдөр хуурын товчлууруудын нэг нь гэж хэлэх боломжгүй байдагтай адилхан юм. Учир нь хөгжмийн нот тусдаа зүйл, төгөлдөр хуурын товчлуурч тусдаа зүйл. Тэгэхээр ёс суртахууны хууль нь бидний тоглох ёстой тэр хөгжмийн аялгау бүхий нот бол харин зүүн совин нь төгөлдөр хуурын түлхүүр төдий зүйл юм. Ёс суртахууны хууль бол зүгээр л бидний зүүн савингуудын нэг биш гэдгийг харж болох бас нэг өөр арга бий. Хэрвээ хүний дотор зөвхөн ийм хоёр л зүүн савин байдаг бол энэ хоёр зөрчилдөх үед аль хүчтэй нь ялах учиртай. Хүчтэй зүүн савин сул дорой зүүн савингаа ямагт ялдаг гэдэг нь нийтлэг ойлголт юм. Гэтэл та дотроосоо ийм зөрчлийг мэдсэн даруйда ихэвчлэн энэ хоёр зүүн савингийн аль сулыг даах ёстойгоо мэдэрдэг. Усанд живж байгаа хүнд туслахаас илүүтэйгээр та өөрийнхөө аюулгүй байдлыг бодохыг хүсэж байгаа. Гэтэл ёс суртахууны хууль дотроос ч гэсэн чи тэр хүнд туслах ёстой гэсэн дуу хоолойг өгдөг. Мөн ёс суртахууны хууль бидний дотроос үргэлж зөв зүүн савинг илүү хүчтэй болгож өгөхийг хичээж байдаг. Өөрөөр хэлбэл зөв зүйлийг хийх ёстой учир шалтгааныг бий болгохын тулд бидний доторх төсөөллийг сэргээж өрөвч сэтгэл төрүүлэх замаар сүргийн зүүн савингаа дагах ёстой гэсэн үүргийг өдөөх үе олонтой байдаг. Тэгвэл аль нэг зүүн савинг нөгөө зүүн савингаас нь илүү хүчтэй болгох гэж хичээж байгаа энэ үйлдэл нь өөрөө яахаар аргагүй зүүн савингаас өөрөөс нь гарч буй үйлдэл гэж хэлэх боломжгүй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл сүргийн зүүн савин чинь өөрөө танд хүү эсэр сүргийн зүүн савин чинь унтаад байна гэж хэлэх боломжгүй. Жишээ нь аль дөрвөн төгөлдөр хуурын товчлууруудыг зүүн савин гэж би хэлсэн. Товчлуур бусад товчлууруудаас чанга зохих гэж өөртөө тушааж чадах уу? Энэ нь боломжгүй зүйл. Ёс суртахууны хууль зүгээр л нэг зүүн савин биш гэдгийг мэдэж болох 3 дахь арга зам бол энэ юм. Хэрвээ ёс суртахууны хууль нь ердөө л бидэнд байдаг зүүн савингуудын нэг нь л байсан бол бид дотроо төрж байгаа зүүн савингуудаас нь аль нь сайн эсвэл хамгийн зөв үйлдэлд тооцогдож чадах зүүн савин болохыг үргэлж тодорхойлж чаддаг байх ёстой. Гэхдээ бид ингэж чаддаггүй. Бид аль сэтгэл хөдлөлөө дарах ёстой, эсвэл аль сэтгэл хөдлөлөө дагах ёстой гэдгийг ёс суртахууны хууль бидэнд зааварчилж өгдөг. Аль зүүн савингаа дарах ёстой, эсвэл аль зүүн савингаа дагах ёсгүй вэ гэсэн зааврыг ёс суртахууны хуулиас авдаг. Бидний сэтгэл хөдлөлүүд донд байдаг эхийн хайр, их оромж үзэл гэх мэт нь сайн харин бэлгийн хүсэлт ачаал эсвэл тэмцэлдэх ёстой гэсэн зөв савин зэрэг нь муу зүйл гэж хэлэх боломжгүй. Зөвхөн муудалцаж, тэмцэлдэж тулдах эсвэл бэлгийн дур хүсэл зэрэг нь эхийн хайр юм уу, их оромж хүсэл тэмүүлэлтэй харьцуулахад харьцангуй ихээр дарж дарагдуулах шаардлагатай байдаг болохоос биш тэр чигтээ муу зүүн савин биш. Жишээ нь гэрэлсэн эр хүн бэлгийн дур хүслээ дарах биш, дагах шаардлагатай үе байна. Мөн цэрэг хүнд тулалдах хүсэл сонирхлоо дагаж дэмжих шаардлагатай ч тохиолдол байна. Үүнчлэн үр хүүхдээ гэсэн эхийн сэтгэл бас их орно гэсэн сэтгэлийг ч дарахгүй бол бусдын үр хүүхдэд шудраг бус хандах юм уу? Эсвэл өөр улс оронд буруу хандах тохиолдол гарч болно. Шулуухан хэлэх юм бол сайн сэтгэл хөдлөл, муу сэтгэл хөдлөл гэж байхгүй. Төгөлдөр хуурын гаран дээрх түлхүүрүүд дотор зөв түлхүүр, буруу түлхүүр гэж байхгүй. Бүх түлхүүрийн хувьд буруу дарагдах тохиолдолч байна, зөв дарагдах тохиолдолч байна. Тэгэхээр ёс суртахууны хууль бол аль нэг зүүн савинч биш, бас зүүн савингуудын нийлбэрч биш. Харин зүүн савингуудыг зөв удирдан чиглүүлснээр нэгэн утга төгөлдөр бүхий аялгауг бий болгож байдаг зүйл бол ёс суртахууны хууль гэж хэлж болно. Гэхдээ гол нь энэ яг амьдрал дээр яаж хэрэгжиж байна вэ гэдэг нь маш чухал. Бидний хийж болох хамгийн аюултай зүйл бол бид өөрийнхөө мэс чанар доторх сэтгэл хөдлөлүүдээс нэгийг нь сонгож аваад ямар ч төлөөсийг төлсөн хамаагүй түүнийхээ дагуу үйлдэх гэдэг. Ингэж аль нэг сэтгэл хөдлөл импульс маань биднийг бүрэн чиглүүлэгч хүчин зүйл болж орхих юм бол зүүн савин маань өөрөө биднийг чөтгөр болгон хувиргах боломжтой гэсэн үг. Хүн төрөлхтнийг хайрлах хайр бол мэдээж аюулгүй сайн зүйл гэж та бодож байгаа бах. Гэхдээ үүнийг бүрэн удирдлагаа болгоод явах юм бол хүн төрөлхтний төлөө гэсэн зүйлийг шалтгаан болгон шудраг ёсыг орхигдуулж болно гэсэн үг. Хүний төлөө гэсэн шалтгаанаар гэрээгээ зөрчих, эсвэл шүүх хурал дээр нотлох баримтыг хуурамчаар үлдэж болно. Тэгээд эцэст нь харгас уруугч хүн болж болох юм. Зарим хүмүүс надад бичсэн загталтаа
Таны яриад байгаа ёс суртахууны хууль гэдэг чинь боловсролоор дамжуулан бидний дотор суулгагдсан зүгээр л нийгмийн тогтсон дэг журам юм биш үү гэж асуудаг. Энэ бол буруу ойлголт гэж би бодож байна. Ингэж асууж байгаа хүмүүс голдуу хэрвээ бид эцэг их багшаасаа ямар нэг зүйлийг сурч авч байгаад бол тэр нь зүгээр л хүний бий болгосон зүйл байх ёстой гэж боддог гэсэн үг юм. Гэхдээ мэдээж тийм биш. Бид сургууль дээрээ үржихийн хүрд заалгадаг. Харин цөлд ганцаараа өссөн хүүхдийн хувьд бол үржихийн хүрдийг мэдэхгүй. Тэгвэл үржихийн хүрд нь зүгээр л хүний бий болгосон тогтсон ёс. Хүмүүс өөрсдийнхөө төлөө бий болгосон зүйлэл юм бол хүмүүс өссөн үедээ өөрөөр зохиож болно гэсэн үг болж байна уу? Бид бусад бүх зүйлийг эцэг их, багш, найз нөхөд болон номноос сурч авдаг шигээ хүмүүжлийн тогтсон дэг журам, заншил болсон зүйлүүдийг ч бас тэднээс сурдаг гэдэгтээ бүрэн санал нэг байна. Мэдээж тэдгээрийн дунд амархан өөрчилж болох энгийн заншил болсон зүйлүүд байдаг боловч зарим нь бол математикийн нэг адил бодиттой үнэн зүйл байдаг. Жишээ нь бид замын хөдөлгөөнд оролцохдоо 100 гарын дүрмийг баримтлахыг сурсан. Гэтэл бас баруун гарын дүрмийг баримтлаж болох байсан. Гэхдээ асуудал бол хүний төрөлх чанарын байгалийн хуулийг эдгээрийн аль ангилалд нь хамааруулах вэ гэдэг нь юм. Үүнийг математиктэй адилхан ангилалд хамааруулах ёстой гэж би үзэж байгаа бөгөөд ингэх хоёр шалтгаан бий. Нэгдүгээр бүлэгт аль нэг цаг үед оршин тогтнож байсан аль нэг улсын ёс зүйн нөгөө цаг үед оршин байгаа өөр улс орны ёс зүйгээс жаахан өөр байж болох ч ялгаа нь тийм их байдаггүй тухай ярьсан. Учир нь ёс зүй, ёс суртахууны бүхэл үнэт зүйлүүдийг багтаасан нэгдмэл нэгэн хууль гэж байдаг. Эсвэргээрээ харин хүмүүс аль гарын дүрмийг баримтлах вэ? Ямар хувцас өмсөх вэ гэсэн энгийн заншил болсон зүйлүүдийн хувьд хичнээн л бол хичнээн их хэмжээгээр хоорондоо ялгаатай байж болно. Бас нэг өөр ийм шалтгаан бий. Нэг улсын ёс зүй нөгөө улсын ёс зүйгээс өөр байгаа талаар бодох үедээ та нар үүнийг үндэс болгон аль нэг улсыг нөгөөгөөс нь илүү дээр эсвэл муу болгож шүүх үе байдаг. Бас зарим тохиолдолд ёс суртахуун гэдэг зүйл өмнөхөөсөө бүр илүү дордлоо гэж бодох үеч бий. Хэрвээ ингэж боддоггүй байх юм бол ёс суртахууны ахиц дэвшлийн тухай яриа бүхэлдээ утгагүй зүйл болно. Ахиц дэвшил гэдэг бол зүгээр нэг жирийн өөрчлөлт биш, харин илүү сайн зүйлийг чиглэн өсөж дэвшихийг хэлнэ. Хэрвээ бусад ёс суртахууны үзэл санаануудаас илүү үнэн, илүү сайн ёс суртахууны ойлголт гэж байдаггүй бол иргэншсэн соёлжсон ёс суртахууныг зэрлэг ёс суртахуунаас мөн Христийн ёс суртахууныг нацист үзэл санаа бүхий ёс суртахуунаас илүүд үзэх нь утгагүй зүйл болох болно. Утгагүй зүйл болох байх. Мэдээж бодит байдал дээр бид бүгдээрээ зарим ёс суртахууны ойлголтууд нь бусдаасаа хавьгүй дээр гэдэгт итгэдэг. Мөн өөрийнхөө амьдарч байсан тухайн цаг үеийнхээ ёс суртахууны үзэл санааг өөрчлөх гэж хичээж байсан хүмүүсийг хувьсгалч нар, шинжлэгч нар гэж нэрлэх нь зүүн хэрэг гэж бид үздэг. Тэд ёс суртахууны талаар бусдаас илүү ойлголттой байсан учраас ийм зүйлийг хийж байсан гэж бид үздэг. За тэгвэл нэг ёс суртахууныг нөгөөгөөс нь дээр гэж хэлэх үедээ бид үнэндээ хэдийн ямар нэгэн жишиг тогтоожсон байдаг бөгөөд яригдж буй хоёр өөр ёс суртахууны үзэл санаануудын аль нь тэрхүү жишигт илүү ойрхон очиж байгааг тогтоож буй хэрэг юм. Энд жишиг болгон тавьж байгаа ёс суртахууны үзэл санаа нь яригдж буй өнөөх хоёр ёс суртахууны үзэл санааны аль альнаас нь ангид тусдаа зүйл юм. Тэгэхээр үнэн хэрэгтээ бол та хоёр ёс суртахууныг жинхэнэ ёс суртахуун гэсэн зүйлтэй харьцуулж буй хэрэг юм. Ингэснээрээ та хүний бодлоос үл хамаарч байдаг жинхэнэ зөв гэдэг зүйл байдаг гэдгийг зарим нэг ёс суртахуун нь бусад ёс суртахуунуудыг бодвол тэрхүү жинхэнэ зөвд илүү ойр байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч буй хэрэг юм. Бас нэг өөр талаас хэлье. Хэрвээ танд байгаа ёс суртахууны ойлголтууд илүү үнэн, харин нацист үзэл санааны ойлголтууд илүү үнэн биш гэж үзэх юм бол тэнд таныг ийм дүгнэлт хийхэд хүргэж буй гурав дахь ямар нэгэн жинхэнэ ёс суртахуун гэсэн зүйл байх ёстой. Жишээлбэл Нью-Йоркийн талаарх таны бодол минийхээс илүү үнэнд ойрхон эсвэл үнэнээс илүү хол байж болно. Үүний шалтгаан нь Нью-Йорк гэдэг хот бидний бодлоос үл хамааран оршиж буй газар юм. Хэрв та бид хоёрын ярьж байгаа Нью-Йорк хот зүгээр л миний толгой доторх төсөөлөл байсан бол энэ хотын талаарх та бид хоёрын бодлыг үнэн худал гэж яаж хэлэх вэ? Тэнд үнэн худлын талаарх асуулт байх боломжгүй болно. Яг үүний нэг адил
ёс зүйн хэм хэмжээ нь улс орон бүрд санамсаргүй байдлаар л батлагдсан зүйл юм бол нэг улсын тогтоосон хэм хэмжээг нөгөө улсынхаас илүү зөв гэж хэлэх нь утгагүй зүйл юм. Хэрвээ тийм л байдаг юм бол дэлхийн ертөнц ёс суртахууны хувьд сайжирч байна. Эсвэл дороотож байна гэж ярих нь ч утгагүй зүйл болж хувирна. Эндээс би ямар дүгнэлт гаргаж байна вэ гэвэл ёс зүйн хэм хэмжээний талаар хүмүүсийн үзэл бодлын ялгаа нь таныг байгалийн ёс зүйн жинхэнэ хууль байхгүй гэж бодоход хүргэж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ ийм ялгааны талаар бодоход хүргэж байгаа нөхцөл байдал нь өөрөө эсрэгээрээ байгалийн ёс зүйн жинхэнэ хэм хэмжээ байгааг нотолж байдаг ажээ. Энэ яриагаа дуусгахаасаа өмнө нэг үг нэмж хэлье. Надтай уулзаж байсан хүмүүсийн дунд ёс суртахууны үзэл санаандын хоорондох ялгаа болон бодит байдлын талаарх итгэл үнэмшлийн ялгааг ялгаж салгаж чаддгүйгээсээ болж ёс суртахууны ялгааг хэтрүүлэн ярьдаг хүмүүс бий. Жишээ надаас 300 жилийн өмнө гэхэд хүмүүс шолом гэж үзэж байсан хүмүүсээ цаазалж байсан. Үүнийг та хүний төрөлх байдлын хууль гэж хэлэх үү? Эсвэл ёс зүйтэй зөв үйлдэл гэж хэлэх үү гэж асууж байсан. Одоо бид шолмыг барьж цаазлахаа болсон шалтгаан нь тийм зүйл байдаг гэдэгт итгэхээ болсонтой холбоотой гэдэг нь тодорхой үнэн. Хэрвээ бид шолом байдаг гэдэгт итгэсэн хэвээр байгаа бол шолом гэдэг нь ийм зүйл байх ёстой. Тэд сүнсээ чөтгөр тудалцсныхаа хариуд ёр бусын хүчийг авдаг. Тэд энэ хүчээ ашиглан хөршүүдээ алах, эсвэл ухаан санааг нь солиоруулах, цаг агаарын үзэгдэлд нөлөөлж чаддаг. Хэрэг үнэхээр ийм хортой зүйлийг хийсэн хүмүүс байна гэдэгт итгэж байх юм бол үүнийхэн төлөө түүнийг цаазаар авах ёстой гэдэгтээ бид санал нийлэх байх. Өөрөөр хэлбэл энэ тал дээр бидний хоорондын ухамсарын ялгаа гарахгүй. Гэхдээ бодит байдлыг дүгнэх тал дээр бидний хооронд ялгаа бий. Шулан байдаг гэдэгт итгэхгүй байх нь мэдлэгийн том дэвшил байж болох юм. Гэхдээ шулан байхгүй гэж бодоод шулмыг ангуучлахаа болж байгаа нь ёс суртахууны дэвшил биш юм. Нэгэнт байхгүй шулмсын араас ангуучлахаа болж байгаа учраас сайшаах зүйл байхгүй. Харин энэ нь шинжлэх ухаан хөгжснөөр ийм мухар сүсгийн шинж чанартай зүйлд итгэхээ болж буй л хэрэг юм. Энэ нь гэрт одоо хулган байхгүй болсон гэж мэдээд хавх тавихаа болж буй хүнийг ёс суртахуунтай хүнлэг хүн гэж цаашааж байгаатай адилхан зүйл. 3 дугаар сэдэв. Хуулийн бодит байдал. Одоо 1-р бүлгийн төгсгөлд хөндсөн асуудалтай эргэн оръё. Би хүмүүсийн дунд байдаг хоёр хачирхалтай зүйлсийн талаар ярьсан. Нэгдүгээрт ийм байх ёстой шүү дээ гэсэн бодлууд, өөрөөр хэлбэл шудраг байдал, ээлдэг байдал, ёс суртахуун, байгалийн хууль гэж нэрлэж болох үс үйл хөдлөлд байгаа гэсэн бодлууд хүний санааг байнга зовоож байдаг. Хоёрдугаарт гэвч үнэндээ хүн бодит байдал дээр үүнийхээ дагуу амьдарч чаддаггүй. Өөрөөр хэлбэл нэгдүгээрт ийм байгалийн хууль байдаг хэдий ч хоёрдугаарт хүн үүнийг дагаж мөрдөж чаддаггүй тухай ярьсан. Та нарын дунд энэ нь юун тийм хачирхалтай байгаа юм бэ гэж хэлэх хүн байгаа байх. Магадгүй энэ нь түүнд харин ч хамгийн байгалийн зам ёсны зүйл мэт санагдаж байж болох юм. Тийм учраас намайг хүн төрөлхтөнд хэтэрхий хатуу хандаж байна гэж хэлж болох юм. Эцэст нь зөв буруугийн хууль эсвэл байгалийн хууль зөрчигдөж байгаа нь зүгээр л хүн угаасаа төгс биш гэсэн үг гэж тэд хэлэх байх. Ер нь яагаад дэлхий дээр хүмүүс төгс төгөлдөр байна гэж та бодоод байгаа юм бэ гэж бодож байгаа байх. Би энэ номондоо зөвхөн бусдаас харахыг найддаг үйлдэлээ өөрөө хийж чадахгүй байгаа нь ер нь хэр зэрэг буруу зүйл болохыг тогтоох зорилгоор л ийм зүйлийг бичиж байгаа бол хүмүүс дээрх зүйлүүдийг ярьж хэлэх нь зөв байх. Гэхдээ миний зорж байгаа зүйл бол энэ биш. Шүүмжилж буруутгах гэсэн санаагаар би ийм зүйлийг яриаггүй. Зөвхөн үннийг олж тогтоох гэж л хичээж байна. Яг ийм өнцгөөс харах юм бол ямар нэгэн зүйл төгс биш байна гэж бодож байгаа нь өөрөөр хэлбэл уг нь ийм байх ёстой шүү дээ гэсэн энэ бодол өөрөө хамгийн чухал санаа болж байна. Чулуу, мод гэх мэт зүйлүүд нь яг л байгаагаараа байхтал болно. Гэтэл тэдгээрийг өөр байх ёстой шүү дээ гэх юм бол энэ нь утгагүй зүйл болно. Мэдээж аль нэг чулууг цэцэрлэг тавихад тохиромжгүй хэлбэр муутай байна гэх юм уу? Эсвэл аль нэг модыг бодож байсан шиг хангалттай сүйдэрлэж чадахгүй тааруу мод байна гэж хэлж болно. Гэхдээ таны хийхээр зорж байгаа тэр зүйлд чинь тэр нэг чулуу эсвэл мод тохирохгүй байх үед та ийм үгийг хэлнэ. Тоглоом тавхуугаар биш л бол та тэр чулуу эсвэл модыг байгаа байдлаас нь болж буруутгах чадахгүй.
Яагад гэвэл тэр модонд өгөгдсөн хөрс болон агаарын орчин нөхцөл нь ийм байсан учраас л ингэж ургаж байгаа гэдгийг та маш сайн мэдэж байгаа. Бидний бодож байгаагаар буруу гэж нэрлэгдэж байгаа тэр мод зөв гэж нэрлэгдэж буй модны нэг адил байгалийн хуулиар дагсан хэрэг. Тэгэхээр та миний юу хэлэх гээд байгааг анзаарсан байх гэж бодож байна. Эндээс харах юм бол байгалийн хуулиуд гэж бидний нэрлээд байгаа зүйлс жишээлбэл модонд үйлчилж байгаа цаг агаарын нөлөө энэ нь жинхэнэ шууд утгаараа хууль биш зөвхөн ойлгоход дөхөн болохын тулд хууль гэсэн үг хэллэгийг ашиглаж байж болох юм. Мөн шидсэн чулуу таталцлын хуулийг үргэлж дагдаг гэж хэлэх үед энд хэлж байгаа хууль гэдэг үг нь ердөө л чулуу үргэлж ингэдэг гэсэн утгыг л илэрхийлж байгаа хэрэг биш гэж үү? Агаарт шидэгдсэн чулуу гэнэт газар унах тушаалтайгаа санаад газар руу чиглэдэг гэж хэн ч боддоггүй. Шидсэн чулуу заавал газарт ундаг гэсэн утгыг илэрхийлэхийн тулд л чулуу таталцлын хуулийг дагдаг гэж хэлж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл үнэндээ та бид бодит байдлаас ангид юу оршиж байдгийг бий болж байгаа зүйлсээс тусдаа зайлшгүй бий болох ёстой зүйлсийн талаар хууль тусдаа оршдог эсэх талаар тодорхой мэдэх боломжгүй. Тэгэхээр чулуу эсвэл модонд үйлчилж байгаа байгалийн хууль гээд байгаа зүйл нь зөвхөн байгаль бодиттойгоор юу хийдэг вэ гэдгийг харуулж буй зүйл байж болох юм. Харин хүний мөн чанарын хууль зөв зан үйлийн хуулийн тухайд ярих юм бол бүх зүйл өөрчлөгддөг. Яагад гэвэл урд нь бас хэлж байсанчлан ихэнх хүмүүс энэ хуулийг огт дагдаггүй бөгөөд бүрэн төгс дагдаг нэг ч хүн байхгүй юм. Чулууг шидвэл чулуу юу хийх ёстойг таталцлын хууль тодорхой хэлж өгдөг. Чулууч энэ хуулиа дагдаг. Үүнийг үнэн бодит байдал бас хууль гэдэг. Гэтэл хүний мөн чанарын хуульч гэсэн таталцлын хуулийн нэг адил хүнд юу хийх ёстой, юу хийх ёсгүйг нь хэлж өгдөг атал асуудал юу вэ гэвэл хүн энэ хуулийг дагдаггүй. Чулуу таталцлын хуулийн дагуу үйлддэг шигээр хүн мөн чанарын хуулийн дагуу үйлддэг. Өөрөөр хэлбэл хүнтэй холбоотойгоор авч үзэх юм бол бодит байдлаас ангид ямар нэгэн зүйл гарч ирдэг. Бодит байдал дээр хүн хэрхэн үйлддгийг жинхэнэ бодит байдал гэж авч үзье. Тэгвэл бодит байдлаас ангид тусдаа ямар нэгэн зүйл өөрөөр хэлбэл бодит байдал дээр хүн хэрхэн үйлддэг вэ гэдгийг биш харин хэрхэн үйлдэх ёстой вэ гэдгийг заасан ийм зүйл байдаг гэсэн үг. Орчлон ертөнцийн байгаа хүнээс бусад зүйлсийн хувьд бол зөвхөн бодит байдлаас өөр зүйл гэж байхгүй. Яагаад гэвэл бүх зүйл тогтмол байдлаар хөдөлдөг. Электрон ба молекулуудын хувьд ч тодорхой замаар хөдөлж дараа нь ямар үр дүнд хүрэх нь тодорхой байдаг. Тэнд өөлөх зүйл байхгүй. Гэтэл хүний хувьд тэр тодорхой замаар хөдөлж байсан ч гэсэн үүнийг болж байна. Өөлөх зүйл алга гэж хэлэх боломжгүй. Учир нь хүн үүнээс өөрөөр хөдлөх ёстой байсан гэдгээ хэдийн өөрөө мэдж байдаг. Өөрөөр хэлбэл тэд өөрсдийн хүссний дагуу тогтсон арга барилаар үйлдэхгүй байгаагаа мэддэг. Үнэн дээр энэ бол маш өвөрмөц зүйл учраас чадах ядхаараа тайлбарлах гэж үзээд цааш явсан нь дээр санагдж байна. Жишээ нь та ингэж аашил загнаж болохгүй шүү дээ гэсэн үгийг энэ чулуу буруу хэлбэртэй гэсэн үгтэй адилхан утгаар хэрэглэдэг гэж бодоод үзье. Тэгвэл тэр хүний гаргаж байгаа зан авир танд ямар ч байсан таагүй сэтгэл төрүүлжээ л гэж ойлгох бах. Гэвч та ийм утгаар хэлээгүй гэдэг нь үнэн шүү дээ. Галт тэргэнд төрүүлж орж ирээд цонхон талд сууж байгаа хүн эсвэл намайг буруу харж байх хооронд цонхон талд байсан зүнхийг нь авч газар тавьчихад цонхон талд сууж орхисон хүн аль аль нь намайг тавгүй төлнө. Гэхдээ би үүнийхэн төлөө хоёр дахь хүнийг буруутгах болох авч эхний хүнийг буруутгах боломжгүй. Санамсаргүй байдлаар намайг түлхэж унагсан хүнд би жаахан бухимдах боловч уурлахгүй. Гэхдээ намайг санаатаагаар унаах гэж оролцсон хүний хувьд бол хэдийгээр би уналгүй өнгөрсөн ч уурлана. Эхний хүний хувьд тэр намайг өвтгсөн байхад хоёр дахь хүний хувьд би унаачгүй, өвдөөчгүй шүү дээ. Тэгвэл яагаад хоёр дахь хүний хувьд би ууралж байна вэ? Хоёулаа л намайг тавгүй төлсөн учраас хоёуланд нь адилхан хариу үйлдэл үзүүлэх ёстой. Гэтэл эхний хүнд уурлахгүй, харин хоёр дахь хүнд уурлана. Үүний шалтгаан нь тэнд нүдэнд үл харагдах боловч хөндлөнгийн ямар нэгэн жишг хэмжүүр байна гэсэн үг. Заримдаа миний буруу гэж үздэг үйл хөдлөл надад таагүй сэтгэл төрүүлэх нь байтугай, харин ч ашиг тус өгөх тохиолдол байдаг.
Дайны үеэр эсрэг талын хэн нэг итгээд өөрийнхнөөсөө уруух юм бол тэр бидэнд маш ашиг тустай байдаг. Тийм хүнийг гадна талдаа бол хүлээн авч ашиглаж шагнадаг боловч дотроо бол хог мэт үздэг. Үүнчлэн тэр хүн надад ямарч байсан хэрэгтэй зүйлийг хийсэн байна. Гэвч тийм байдаагаа түүний хийснийг зөв зан үйл гэж хэлж чадахгүй гэсэн үг. Бид өөрсдөө харахад ч гэсэн надад ашиг тустай байлаа гэд түүнийг зөв үйлдэл гэж хэлэх боломжийг тодорхой хардаг. Жишээлбэл 3 фунт авч болох байсан хэрнээ 3 шиллинг аваад сэтгэл хангалуун байж болно. Сургууль дээрээ хэдийгээр хуулах юм уу, мэхлэх боломж байсан ч шудраг байсан, хэн нэг эмэгтэйтэй ойртохыг хүссэн байсан ч гэсэн зүгээр орхих, аюулгүй газар руу зүгтах боломж байсан ч гэсэн зүгтэлгүй үлдэх, амласнаа биелүүлэхгүй байж болох байсан ч заавал биелүүлэх, хэдийгээр тэнийг мэд харагдахаар байсан ч үннийг ярьж байгаа нь бүгд ингэх ямар нэг учир шалтгаан байсан гэсэн үг. Ийм зүйлүүдийг хийх нь надад ямар ч ашиг тусгүй хэрнээ ингэх ямар нэгэн шалтгаан бий гэсэн үг. Тэгэхээр надад ашигтай байх юм бол тэр нь зөв үйлдэл гэсэн үг биш. Тийм учраас хэдийгээр өөрт ашигтай байсан ч гэсэн ийм зүйлүүдийг хийхгүй байна. Энэ талаар зарим хүмүүс ингэж хэлэх байх. Зөв зан үйлийг хийлээгээд тодорхой нэг хүн тодорхой нэг мөчөд ашиг тусыг олж аваагүй байлаа ч гэсэн бүхэлд нь харах юм бол нийт хүн төрөлхтөнд ашиг тустай байж болно. Тийм учраас зөвийг үлдэж байгаа тэдний үйлдэл тийм гайхмаар зүйл биш гэх байх. Ямартай ч хүнд тодорхой хэмжээний ялгаж салгах чадвар байдаг учраас зөвхөн хүн бүр шудраг байдлыг эрхмэлдэг нийгэмд л хүн жинхэнэ аюулгүй байдал аз жаргалыг эдэлж чадна гэдгийг мэддэг. Тийм учраас л зөвийг үлдэх гэж хичээж байгаа юм гэж тэд үздэг. Мэдээж хувь хүн анги давхраг улс орон нэг нэгэндээ үнэн шудраг эрх тэгш ээлдэг харьцаж байж аюулгүй байдал аз жаргалыг эдэлдэг нь үнэн. Энэ бол дэлхий дээрх хамгийн чухал үннүүдийн нэг юм. Гэхдээ энэ нь бид яагаад зарим зүйлийг зөв, зарим зүйлийг буруу гэж мэдэрч байгаагийн шалтгааныг хангалттай тайлбарлаж өгч чадахгүй. Яагаад би хувиа хичээх ёсгүй вэ гэсэн асуултад нийгмийн тусын тулд гэж хариулж болох юм. Тэгвэл дахиад надад өөрт ашиг тусгүй байхад яагаад би нийгмийн ашиг тусын төлөө санаа тавих ёстой гэж хэмээн асууж болох юм. Тэгвэл хүн амин хувиа хичээж болохгүй шүү дээ гэж хариулах байх. Үнэндээ энэ нь асуудлыг дахиад эхний байсан байран дээр нь аваачих буй хэрэг юм. Таны хариулт мэдээж зөв. Гэхдээ танд цааш урагшлах гарц алга байна. Чи яагаад хөл бөмбөг тоглодог юм бэ гэж асуултанд оноо авах гэж хариулах нь утгагүй байдагтай энэ нь адилхан юм. Оноо авах гэж хичээж байгаа нь өөрөө тоглож буй хэрэг болохоос биш, оноо авах нь таны тоглох үндсэн шалтгаан биш. Энэ нь хөл бөмбөг бол хөл бөмбөг гэж хэлж байгаатай адилхан зүйл. Мэдээж хөл бөмбөг бол хөл бөмбөг. Энэ нь үнэн. Гэхдээ энэ тийм отоо төгөлдөр зүйл биш. Үүний нэг адил яагаад бие зөв авч явах ёстой вэ гэсэн асуултад нийгмийн тусын төлөө гэж хариулах нь тийм ч оновчтой сайн хариулт болж чадахгүй гэсэн үг. Учир нь нийгмийн тусын төлөө өөрөөр хэлбэл амин хувиа үйл хичээх нь өөрөө зөв сайн үеийн нэг хэсэг нь юм. Энэ нь зөв зан үйл бол зөв зан үйл гэж хэлж байгаатай адилхан зүйл юм. Тийм учраас бид хүн амин хувиа хичээх ёсгүй гэж хэлээд л зогсохоос биш, цаашаа хэлэх зүйлгүй болж байна. Цаашаа яриа үргэлжлэх зүйл алга. Хүн хувиа хичээх ёсгүй, шудраг байх ёстой. Энэ нь хүмүүс бодит байдал дээр хувиа хичээгч биш. Эсвэл хүмүүс хувиа хичээхгүй байхыг хичээдэг гэсэн утгатай үг биш. Энэ нь яг л шууд утгаараа хүн хувиа хичээж болохгүй л гэсэн үг. Тэгэхээр энд байгалийн хуулийг санагдуулахаар ямар нэг зүйл байна. Ямар нэгэн 3 дахь этгээд байгаа мэт мэдрэмжийг бидэнд төрүүлж байна. Ёс суртахууны хууль буюу хүний мөн чанарын хууль нь таталцлын хуультай адил хүний зан үйлийн талаарх зүгээр нэг баримт биш юм. Таталцлын хууль бол жинтэй биетүүд хэрхэн хөдөлтгийг харуулсан бодит баримт. Гэтэл ёс суртахууны хууль эсвэл хүний мөн чанарын хууль нь зүгээр л хүн хэрхэн үйлдэлийг харуулсан баримт биш. Гэхдээ тийм байлаагээд ямар нэгэн хийсвэр ойлголтч бас биш. Гэсэн хэрнээ бид энэ ойлголтыг үгүй хийж чадахгүй. Ямар нэгэн байдлаар үгүй хийж чадлаа гэх юм бол хүний талаар бидний ярьдаг, боддог зүйлүүд бүгд дэмий хоосон зүйл болж хувирна. Бас энэ нь зөвхөн өөрийнхөө таалалд нийцүүлэхийн тулд бусдад тавьж байгаа шаардлагач биш. Бидний нүдэнд таагүй харагдаж байлаа гэд тэр нь заавал шудраг бус эсвэл буруу зүйл гэсэн үг биш. Яагад гэвэл бидний нүдэнд таатай,
зөв мэд харагдаж байгаа хэрнээ эсрэгээрээ буруу, шудраг биш зүйл байж болно. Тэгэхээр зөв буруугийн хууль эсвэл хүний мөн чанарын хуулийг хүн бүтээгээгүй боловч амьдрал дээр бодиттойгоор оршдог гэдэг нь гарцаагүй. Гэхдээ энэ нь бас бид амьдрал дээр ямар нэг үйлдэлийг үнэн гэж тодорхойлох үед хэрэгэлдэг өдөр тутмын утгаар ашигладаг гэсэн үг биш юм. Яагаад гэвэл бидний хийдэг зүйлс үргэлж алдаагаар дүүрэн байдаг бөгөөд төгс байж чаддаггүй. Учир нь бид алдаа хийгээ зогсохгүй, замдаа бас олон зохисгүй зүйлүүдийг хийж байдаг. Ёс суртахууны хууль гэдэг зүйлийг үнэмлэхгүй хэмжигдэхүүн гэж үзэх юм бол бидний хийж байгаа үйлдэлүүд үнэн хэрэгтээ тэрхүү үнэмлэхгүй хэм хэмжээний дагуу хэмжээ хязгаартай зүйл гэсэн үг. Тийм учраас одоо бидэнд нэгээс илүү олон төрлийн бодит байдал байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг иржээ. Өөрөөр хэлбэл ердийн баримт гэж хэлж болох хүний гаргаж буй үйлдэлийн цаана илүү дээгүүр давсан ямар нэгэн зүйл оршиж байгааг бид хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болж байна гэсэн үг. Бодиттойгоор оршиж байгаа энэ зүйл нь бидний бий болгосон зүйл биш бөгөөд биднийг өөрсдийг маань бодиттой хуулийн дотор барьж хорж байна. 4-р сэдэв. Хуулийн ард юу байгаа вэ? Энэ хүртэл ярьсан зүйлээ таймлаад нэг харъя. Чулуу болон мод гэх мэт зүйлсийн хувьд бол тэдэнтэй хамааралтайгаар байгалийн хууль гэж нэрлэж байгаа зүйл нь зүгээр л ойлгуулахын тулд хэрэглэж буй үг хэллэг төдий зүйл байж болох юм. Байгаль тогтсон тодорхой хуулиудад захирагддаг гэж хэлж байгаа нь үнэн дээр байгаль тогтсон арга замаар хөдөлдөг гэсэн утга санааг л илэрхийлж буй хэрэг юм. Тийм учраас байгалийн хууль гэж нэрлээд байгаа эдгээр зүйлүүд нь бидний ажиглаж байгаа бодит байдал баримт бүхий зүйлийн дээгүүр давж оршдог зүйл биш болж таарч байна. Гэтэл хүний хувьд бол тийм биш гэдгийг бид харцгаасан. Хүний мөн чанарын хууль эсвэл зөв буруугийн хууль нь хүний зан үйл, бодит үйлдэлээс ангид тусдаа давж оршдог ямар нэгэн зүйл болох нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл хүний хувьд бол бодит байдал дээр хэрхэн үйлдэхээс үл хамаардаг. Хүн өөрөө бий болгоогүй хэрнээ зайлшгүй дагаж мөрдөх ёстой гэж боддог. Тийм нэг бодиттой хуулиуд байдаг гэсэн үг. Одоо бид хууль гэж хэлээд байгаа энэ зүйл бидний амьдарч байгаа орчлон ертөнцийн талаар юуг өгүүлж байгааг бодож үзье. Хүн сэтгэн бодох чадвартай болсон цагаасаа эхлэн орчлон ертөнц юу болох талаар, хэрхэн бий болсон талаар тасралтгүй бодож тунгаасаар ирсэн. Энэ талаар хүмүүс ерөнхийдөө хоёр үзэл ойлголттой байсан. Нэгдүгээрт ертөнцийг үзэх материалист үзэл санаа гэж бий. Ийм үзлийг баримталдаг хүмүүс матери бол зүгээр л тохиолдлоор бий болсон, цаашидч байсаар байх бөгөөд яагаад гэдгийг хэн ч мэдэхгүй гэж үздэг. Тогтсон тогтмол байдлаар хөдөлдөг бодисуудын нэг төрлийн санамсаргүй тохиолдлоор бидний шиг сэтгэн бодох чадвартай амьд организм үүссэн гэж үзэж байна. Тэгэхээр бид зүгээр л санамсаргүй тохиолдлоор бий болсон гэсэн үг. Ингэхдээ 1001 тохиолдлоор нар маань ямар нэгэн зүйлтэй мөргөлдөж гаригуд үсчээ. Бас нэг өөр 1001 тохиолдлоор тэдгээр гаригуудын нэг болох манай дэлхий дээр амьдрал бий болоход шаардлагатай химийн бодисууд болгон тохирсон зөв температур бий болж улмаар дэлхий дээрх зарим бодисууд амьд биет болж хувьссан. Дараа нь маш удаан хугацааны туршид амьд организмууд нь явсаар бидний шиг хүн болж хувьссан гэж тэд үздэг. Хоёрдугаарт ертөнцийг үзэх шашны үзэл гэж бий. Энэ үзлийн дагуу бол орчлон ертөнцийн цаана бидний мэдих бусад зүйлтэй адилгүй ямар нэгэн оюун ухаан байгаа гэсэн үг. Тэрхүү оюун ухаан нь ухамсартай, бас зоригтой бөгөөд нэг зүйлийг нөгөөгөөс нь илүүд үздэг гэж тэд боддог. Тэр энэ орчлон ертөнцийг бүтээсэн бөгөөд зарим нэг талаараа ямарч байсан өөртөөгөө адилхан оршихуйг бий болгохыг зорж байжээ. Өөртөөгөө адилхан гэдэг нь оюун ухаантай гэдгийг хэлж байна. Тэгэхээр ийм нэг оюун санаа ямарч байсан орчлон ертөнцийг бүтээсэн гэж үздэг байна. Энэ хоёр үзэл санааны хувьд шашны үзэл санаа нь эхлээд гарч ирсэн бөгөөд дараа нь аажимдаа материалист үзэл санаа гарч ирсэн юм байна гэж та нар битгий бодоорой. Яагад гэвэл сэтгэн бодох чадвартай хүн бий болсон цагаас эхлэн энэ хоёр үзэл санаа үргэлж зэрэгцэн оршсоор ирсэн. Бас нэг чухал зүйл юу вэ гэвэл бидний мэддэг энгийн шинжлэх ухааны ямар ч аргаар энэ хоёр үзлийн аль нь зөв болохыг тогтоох боломжгүй. Шинжлэх ухаан нь ажиглалт туршилтыг үндэс болгон ажилладаг.
Шинжлэх ухаан нь альва зүйлс хэрхэн ажиллаж, хөдөлж байдгийг ажигладаг. Бодитойгоор оршин байгаа зүйлийг ажигладаг гэсэн үг. Жишээ нь 1 сарын 15-ны үүрийн 2 цаг 20 минутын үед телескопоор тэнгэрийн энэ хэсэг рүү чиглүүлж ажиглалт хийлээ. Эсвэл ийм орцыг саванд хийгээд ийм температурт халаатал ийм бодис болсон ч гэх юм уу хүмүүс ийм зүйлийг ярьж байдаг. Намайг шинжлэх ухааны эсрэг ярьж байна гэж бити бодоорой. Би зөвхөн эрдэм шинжилгээний ажилтнуудын хийдэг ажлыг л ярьж байна. Эрдэм шинжилгээний ажил хийдэг байх тусмаа миний энд ярьж байгаатай санал нийлэх байх гэж бодож байна. Мэдээж шинжлэх ухаан бол хэрэгтэй чухал зүйл. Гэхдээ юмс яагаад оршин байгаа? Ажиглалт хийж байгаа тэр бүх юмсын ард юу оршиж байгаа? Тэднээс өөр төрлийн ямар нэгэн зүйл оршин байгаа эсэх нь шинжлэх ухаанаар хөндөгдөх асуудал биш гэсэн үг. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан нь ийм төвшингийн зүйлийг хөндөх боломжгүй, хязгаарлагдмал салбар гэсэн үг. Хэрвээ энэ бүх юмсын ард ямар нэгэн зүйл байгаа бол тэр нь хүн төрлөختөнд танигдаагүй эсвэл танигдсан байлаач шинжлэх ухааны аргаас өөр арга замаар танигдах ёстой. Энэ хоёрын аль нэг нь л байх ёстой. Өөрөөр хэлбэл бүх юмсын ард ямар нэгэн зүйл байгаа эсэх нь шинжлэх ухааны гаргаж тавих асуулт биш гэсэн үг. Тэгэхээр жинхэнэ шинжлэх ухаанч эрдэмтэн хүн мөн бол үнэндээ ийм асуултыг хөнддөггүй гэсэн үг. Харин ихэвчлэн сэтгүүлчд юм уу, зохиолчид өөрсдийнхөө үзэл бодолд нийцсэн зүйлүүдийг энд тентхийн шинжлэх ухааны ном сэтгүүлд нийтлэгдсэн таамаглал төдий нийтлэлүүдээс түүж аваад ийм зүйлийг ярьж байдаг. Эцэстээ энэ нь тэр хүн эрүүл сарвал бодож сэтгэж чадж байна уу гэдэгтэй холбоотой асуудал. Хизээ нэгэн цаг шинжлэх ухаан төгс төгөлдөр болж орчлон ертөнцийн бүх зүйлийн утга учирыг мэддэг боллоо гэж төсөөлөд үзье. Ингэж чадлаач гэсэн орчлон ертөнц яагаад оршин байна вэ? Орчлон ертөнц энэ хэвээрээ үргэлжилсээр байгаагийн зорилго нь юу вэ? Орчлон ертөнц ер нь ямар утга учиртай вэ гэсэн асуултууд тэр чигээрээ үлдэх болно. Шинжлэх ухаан эдгээр асуултуудад урдын адил хариулж чадахгүй хэвээр л байна. Гэхдээ биднийг энэ хүнд байдлаас гаргах нэг арга бий. Бид орчлонгийн нууцуудыг олж мэдэхийн тулд юмсыг зөвхөн гадна талаас нь л ажиглалт хийж байна. Гэтэл гадна талаас нь ажиглалт хийснээр олж мэдэж чадхааргүй илүү нарийн гүнзгий зүйлүүдийг олж мэдэж болох нэгэн оршихуй энэ ертөнцийн бий. Тэр бол хүн. Хүн бол зөвхөн гаднаас нь л ажиглалт хийж болдог зүйл биш. Учир нь бид өөрсдөө хүн. Альва зүйлд дотоод мэдээлэл гэж бий. Бид хүний дотоод мэдээллийг сайн мэдж байгаа. Яагаад гэвэл өөрөө хүн учраас. Тийм учраас бид хүн гэдэг оршихуй ёс суртахуун гэсэн зүйлийн дор байдгийг тэрхүү ёс суртахуун гэдэг зүйл нь хүний бий болгосон зүйл биш учраас хүн хичнээн хичээсэн ч ёс суртахуун гэсэн зүйлийг мартаж чадахгүй. Харин заавал дагаж мөрдөх ёстой гэж боддог гэдгийг мэдэж чадж байна. Дараа хэлэх гэж байгаа зүйл дээр та анхаарлаа хандуулаарай. Хэрвээ цахилгаан эсвэл байцааг хэрхэн судалдаг шигэ хүнийг бас гадна талаас нь ажиглан судалдаг хүн байх юм бол хэлийг маань мэдэхгүй учраас зөвхөн гаднах үйлдэлээр маань дамжуулан биднийг ажиглан судалж байгаа учраас бидний дотор ёс суртахууны хууль байгаа гэдгийг тэр хүн хизээч олж мэдэж чадахгүй. Мэдээж тэр бидний гадна талтаа гаргаж буй үйл хөдлөлийг ажиглаж чадна. Гэтэл ёс суртахууны хууль гэдэг зүйл бол зөвхөн бид хэрхэн үйлдэх ёстойг л зааж байдаг. Надаас гарч байгаа бодит үйлдэл маань миний юу хийснийг илэрхийлдэг бол харин ёс суртахууны хууль хэрхэн үйлдэх ёстойг маань зааж байдаг. Үүнийг ёс суртахууны хууль эсвэл байгалийн хууль гэж хэлж болно. Дотор маань байгаа ийм байгалийн хуулийг гадна талд маань илэрхийлэгдэж байгаа үйл хөдлөлөөр дамжуулан ажиглан судлах боломжгүй. Яг үүнтэй адилхан чулуун дээр эсвэл цаг агаар дээр ажиглалт хийснээр тэдгээрийн ард эсвэл дээгүүр нь ямар нэгэн зүйл байгаа эсхийг бид олж мэдэх боломжгүй. Эдгээрийг гадна талаас нь ажигласнаар цаана нь юу байгааг олж мэдэх боломжгүй. Тэгэхээр энэ нь эцэстээ ийм дүгнэлтэнд хүргэж байна. Бид орчлон ертөнц ямар ч шалтгаангүйгээр зүгээр л тохиолдлоор ийм байгаа юм уу? Эсвэл ард нь түүнийг тийхүү барьж тогтоож байгаа хүч байгаа юу гэдгийг мэдхийг хүсэж байна. Хэрвээ тийм хүч үнэхээр байдаг бол тэрхүү хүч нь ажиглаж болох бодит юмсын аль нэг нь биш. Харин тэрхүү бодит юмсыг бүтээсэн бодит нэгэн учраас жирийн бодит юмсыг судалдаг ажиглалтаар дамжуулан түүнийг олж нээх боломжгүй гэсэн үг. Гэхдээ тэрхүү бодит юмсын ард ямар нэгэн зүйл байгаа эсхийг олж тогтоож болох ганцхан тохиолдол бий. Тэр бол даруй бид өөрсдөө юм. Бид энэ ганцхан тохиолдлоор өөрөөр хэлбэл ганцхан хүнээр дамжуулан бүх бодит юмсын ард байгаа зүйлийг олж мэдэх боломжтой. Арай өөр талаас нь тайлбарлах юм бол
Хэрвээ орчлон ертөнцийг гадна талаас нь захирч буй хүч гэж байгаа бол тэр нь орчлон ертөнцийн доторх бодит байдлуудын нэгээр өөрийгөө харуулах боломжгүй. Бүр хэлбэрчилж хэлэх юм бол байшингийн архитектор өөрөө тухайн байшингийнхаа хан, шат эсвэл ил зуух нь байж чадахгүй. Тэрхүү хүч нь бидний дотроос маань тэр нэг арга замаар үйлдэхэд нөлөөлдөг. Эсвэл тушаах байдлаар өөрийгөө илэрхийлдэг гэдгийг л бид мэдж байгаа. Дотор маань ийм хүч байгааг бид мэдэрч байдаг. Бидэнд үнэхээр ийм с 'ижиг төрдөггүй гэж юу? Хариултыг олж авч болох цорын ганц тохиолдол нь өөрөө тийм гэж хариулчихад байна. Яагаад бид энэ бүхний хариултыг хүнээс өөр бусад зүйлсээс олж харах боломжгүй байгаагийн шалтгааныг та мэдэж байгаа байх. Хэрвээ хэн нэгэн надаас яагаад цэнхэрэнгийн дөрөв хувцастай хүн хаалга болгон дээр жижиг дөхтөө үлдээж байгааг харах бүрдээ та тэнд захидал байгаа гэж таамаглаж байгаа юм бол гэж асуувал би тэр хүнд яагаад гэвэл тэр хүн урд нь үүнтэй төстэй дөхтөө үлдээх болгонд дотор нь захидал байсан юм да гэж хариулах байх. Тэгвэл өнөө хүн дахиад сөрж гэхдээ бусад хүмүүсийн хүлээн авсан дөхтөн дотор захидал байсан эсхийг чи шалгаж үзээгүй бидтэй гин. Тэгвэл би мэдээж үгүй. Надад хаяглаагүй учраас би тэднийг нээж үзэж болохгүй гэж хариулах ёстой. Гэхдээ би нээх боломжтой дөхтөөнүүдээр дамжуулан олон удаа туршсан зүйл дээрээ үндэслэн нээж чадахгүй дөхтөөнүүдийн дотор юу байгааг тайлбарлаж чадаж байна. Бидний ярьж байгаа асуудлуудын хувьд ч адилхан. Бидэнд нээхийг зөвшөөрсөн ганцхан дөхтөө байгаа нь даруй хүн. Миний хувьд бол би өөрөө гэсэн үг. Тэр дөхтөг нээж үзэх үед өөрөөр хэлбэл би гэдэг хүнийг олж нээх үедээ миний олж мэдсэн зүйл бол би тусгаар оршихуй биш юм байна. Би ямар нэг хуулийн дор байгаа оршихуй юм байна. Өөрөөр хэлбэл надаас тэр нэг арга замаар үйлдэхийг шаарддаг хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл байгаа юм байна гэсэн үннийг олж хардаг. Мэдээж хуршгууд маань минийхтэй яг адилхан загтлыг авсан байх гэж бодохгүй байна. Мэдээж би чулуу эсвэл модны дотор орж чадлаач гэсэн хүнийхтэй ижил зүйлийг олж харна гэж бодохгүй байна. Жишээлбэл чулуун дотор орлоо гэхэд чулуу таталцлын хуулийг даах ёстой юм байна гэдгийг олж мэдэх боломжтой. Хэрвээ надад загтал ирсний адил чулуундаж бас загтал ирсэн гэж бодох юм бол надад ирсэн загталд ингэж бичсэн байх үз. Чи хүний мөн чанарын хуулийг даах ёстой шүү. Өөрөөр хэлбэл үүгээрээ өндөр ёс суртахууны үндсэнийг надад мэдүүлж өгнө. Тэгвэл чулуунд ирсэн загталд юу гэж бичсэн байх вэ? Чи таталцлын хуулийг захирах ёстой шүү гэж хэлэх биш. Харин шууд хүчилсэн утгаар чи таталцлын хуулийг захирагдана гэсэн байх үз. Хууль учраас чулуу татгалзаж чадахгүй. Татгалзах боломж байхгүй. Эндээс бидний мэдэж болох зүйл бол бодит юмсын ард оршиж байгаа хүч гэж бий. Захидал илгээгч бий гэсэн үг. Түүнийг хүч, эрх мэдэл ба хөтөч гэж хэлж болно. Энэ хоёр тохиолдлын аль алинаар дамжуулан бид үүнийг мэдэж болно. Намайг дэндүү яаран дүгнэлт гаргаж байна гэж битгий бодоорой. Христийн шашны теологид дурдж байгаа бурхан руу аваачхад яагаач үгүй хол байна. Ямар тач би орчлон ертөнцийг захирч байгаа ямар нэгэн оршихуй байгаа бөгөөд тэр нэгэн дотроос маань зөвийг үлдэхийг уриалж буруу зүйл хийх үед маань хариуцлага болон буруутгалыг мэдрүүлдэг нэгэн хуулиар өөрийгөө илэрхийлдэг гэсэн энэ хүртлэл ярьлаа. Тэр нэг зүйлийг юу юунаас илүү бид өөрсдийнхөө оюун ухаантай адилтгаж бодох ёстой гэж бодож байна. Яагаад гэвэл хэрэг оюун ухаанаас өөр зүйл гэвэл матери л байна. Гэтэл матери ямар нэгэн зааварчилгаа өгнө гэвэл энэ нь төсөөлөх аргагүй зүйл болно. Гэхдээ тийм байлаа гэд түүнийг оюун ухаантай яг адилхан зүйл гэж хэлэх бас боломжгүй бөгөөд хүний бодгол чанартай адилхан гэж хэлэх бүрч боломжгүй. Энэ талаар дараагийн бүлэгдээр нэгтлэх болно. Гэхдээ ямар тач нэг зүйлийг тодорхой болгож тавьчихад цааш явъя гэж бодож байна. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Бурхныг хүн гэж ойлгох үзэл маш их байсан. Гэхдээ би тийм зүйлийн талаар ярих гээгүй учраас та санаа зовох хэрэггүй. 5 дугаар хэсэг. Бидний санаа зовлтод учир шалтгаан бий. Өмнөх бүлгийн төгсгөлд би материалын ертөнцийн ард талд байгаа хэн нэгэн нь эсвэл ямар нэгэн зүйл ёс суртахууны хуулиар дамжуулан бидэн рүү бууж ирсэн тухай яриад дуусгасан. Ийм дүгнэлтээр буух үед та бүхний зарим нь жаахан бухимдах сэтгэл төрсөн байх гэж бодож байна. Тэрч байтугай та намайг эцсийн дүндээ шашны суртал ухуулах хийж байгаа хэрнээ философийн асуудал ярьж байгаа мэд дүрсгэн даажигнаж байна гэж бодож байж болох юм. Бас надад ярих ямар нэгэн шин зүйл байгаа бол сонсоход бэлэн байгаа хэдий ч хэрвээ шашны талаар ярих гэж байгаа бол
цаг хугацааг ухраах боломжгүйтэй адил нэгэнт ертөнцид танигдсан зүйлийг дахин ярих шаардлага байхгүй гэж хэлэх хүмүүс бий байх. Ийм бодолтой байгаа хүмүүст би 3 зүйлийг хэлмээр байна. Эхлээд цаг хугацааг ухраах талаар ярмаар байна. Хэрвээ би цаг хугацааг ухрааж чадна гэж үзэх юм бол цаг нэгэнт буруу явж байгаа тохиолдолд ухраах нь ухаалаг хэрэг болно. Ерөөсөө цагны талаар яриха болъё. Бид бүгдээрээ ахиж дэвшихийг хүсэж байдаг. Ахиж дэвшнэ гэдэг бол бид зорж буй тэр зүйл рүүгээ баг багаар дөхөж байна гэсэн үг. Гэхдээ чиглэлээ буруу тодорхойлсон байх юм бол хичнээн урагшлалаа гэд зорьсон газраа хүрч чадахгүй. Буруу зам дээр зогссон бол зөв замаа эргэж олохын тулд буруу замаасаа буцах нь ахиц мөн. Ийм тохиолдолд буруу замаасаа хамгийн түрүүнд эргэж буцдаг хүн бол хамгийн дэвшилтэт хүн гэсэн үг. Үүнийг бас арифметиктэй холбож тайлбарлах юм бол ойлгоход илүү хялбар болох байх. Хэрвээ тооцоолох арга буруу байсныг мэдсэн бол үүнийг эртхэн хүлээн зөвшөөрөх ёстой. Бүгдийг эхнээс нь дахин тооцоолж байж зөв нийлбэр гарна. Харин алдаатай байгааг хүлээн зөвшөөрлгүй зөрүүлсээр байх юм бол тэнд ахис дэвшил гарахгүй. Хэрэг та дэлхийн өнөөгийн байдлыг харж байгаа бол хүн төрөлхтөн зарим нэг маш том алдаа хийж байгааг хүлээн зөвшөөрөх байх гэж би бодож байна. Бид буруу замаар явж байна. Хэрвээ тийм бол бид яаран буцах ёсгүй гэж үү? Буцах нь бидний хувьд хамгийн хурдан арга байх болно. Хоёрдугаарт тэгээд ч шашны талаарх үндсэн суртал ухуулгаар үнэндээ би эхлүүлээчгүй байна. Бид Христийн шашин гэж нэрлэгдэж байгаа тодорхой нэг шашны Бурхны талаар ярих нь байтугай бусад шашнуудын яриад байгаа Бурхан гэсэн ойлголтын талаар ч ярьж эхлэегүй. Бид ёс суртахууны хуулийн ард хэн нэгэн юм уу ямар нэгэн зүйл байгаа гэсэн санааг л дөнгөж гаргаж тавьчихад явж байна. Энд яригдж байгаа нэгний талаар бид Библи эсвэл сум чуулганы оролцоогүйгээр өөрсдөө бие даан олж мэдэх гэж хичээж байна. Ингэж бие даан олж мэдсэн зүйл маань ихэнхдээ бидний цочирдуулдаг гэдгийг би тодорхой хэлж чадна. Энэ нэгний талаар бидэнд 2 нотлох баримт байна. Нэгдүгээрт түүний бий болгосон орчлон ертөнц. Хэрвээ бид орчлон ертөнцийг цорын ганц сэжүүрээ болгоод харах юм бол бид түүнийг агуу уран зураач гэдгийг олж харах болно. Учир нь орчлон ертөнц үнэхээр үзэсгэлэнтэй. Тэгэхээр тэр бол агуу зураач. Гэхдээ үүний зэрэгцээ түүнийг бас хүний ханд нөхөр байх боломжгүй сүрдмээр өршөөлгүй нэгэн гэж харах болно. Яг гэвэл орчлон ертөнц үзэсгэлэнтэй хэдий ч нөгөөтэйгөр бас маш аюултай, айж сүрдэхэр байдгийг бид мэднэ. Тийм учраас эндээс ийм 2 дүгнэлт гарч байна. Бас нэг нотлохоо бол бидний оюун санаанд суулгаж өгсөн ёс суртахууны хууль. Энэ нь дотоод мэдээлэл учраас орчлон ертөнцөөс илүү сайн нотлох баримт болж чадна. Хэн нэг хүний талаар мэдхийн тулд барьсан байшинг нь харахаасаа илүү хэлэх үгийг нь сонсож байж илүү сайн таньж мэдэж чадна. Үүнтэй яг адилхан. Өөрөөр хэлбэл орчлон ертөнцөөс илүүтэйгээр бидний дотор суулгасан ёс суртахууны хуулиар дамжуулан бид Бурхныг илүү ихээр олж мэдэж чадна гэсэн үг. Яагаад гэвэл тэр орчлон ертөнцийг бүтээсэн. Бүтээгдсэн зүйлээр нь дамжуулан бүтээгчийг нь олж мэдхээс илүүтэйгээр бүтээгчийг өөрийг нь таньж мэдснээр бид Бурхны талаар илүү олон зүйлийг таньж мэдэх боломжтой гэсэн үг. 2 дахь нотлохоогоор дамжуулан өөрөөр хэлбэл ёс суртахууны хуулиар дамжуулан орчлон ертөнцийн ард орших тэр нэгэн бол зөвийг өөрөөр хэлбэл шудраг байдал, аминч бос байдал, эр зориг, итгэл, үнэнч байдлыг таашаадаг гэдгийг харж болно. Энэ утгаараа бид Христийн шашин болон бусад зарим шашныг гаргаж байгаа Бурхан бол сайн гэсэн тодорхойлолттой санал нийлэх ёстой. Гэхдээ бас яаран ингэж хэлж болохгүй. Яагаад гэвэл Бурханыг өгөөмөр, инрэнгүй юу ч хийсэн хүлээн зөвшөөрдөг учраас сайн нэгэн гэж хэлж болох үндслэлийг бид ёс суртахууны хуулиас олж харах боломжгүй. Юу ч хийсэн гэсэн өөгшүүлсэн зүйл ёс суртахууны хуульд огт байхгүй. Харин ч ёс суртахууны хууль нь зүүнний үзүүрч шургах боломжгүй хатуу ширүүн. Та хичнээн хэцүү, аюултай, бас өрөвдөлтөй байдал байснаас үл хамаарч ёс суртахууны хууль нь танд хатуу шаардлага тавьсан хэвээр байдаг. Хэрвээ Бурхан ёс суртахууны хуультай адилхан нэгэн бол тэр зөөлөн нэгэн биш болж таарна. Тийм учраас Бурхан бол сайн учраас тэр зүгээр л уучилдаг гэж хэлэхэд арай эрсдэж байна. Яагаад гэвэл зөвхөн бодгойл мөн чанартай нэг нь л уучлж чадна. Тэгээд ч бид энэ хүртэл ярихдаа Бурханыг зөвхөн хүч эсвэл ёс суртахууны хуулийн ард байдаг нэгэн эсвэл бусад бүх зүйлээс илүү ухаантай нэгэн гэсэн хэмжээнд л харж байгаа болохоос биш тэр бол бодгойл чанартай нэгэн гэж харах хэмжээнд арай очоогүй байна. Гэхдээ магадгүй Бурхан огт бодгойл чанаргүй нэгэн байж болох юм.
Хэрэв бурхан бодгоол чанаргүй зүгээр л ямар нэгэн оюун санаа байсан бол бид түүнээс уучлал гуйх, эсвэл өршөөл ирэн залбирах нь утгагүй зүйл биш гэж юу? Энэ нь тооцоолыг буруу хийснийхаа төлөө үржихийн хүрдний өмнө очоод өршөөл ирэн залбирч байгаатай адил утгагүй хэрэг биш гэж юу? Тооцоол нь буруу бол хариу буруу гарахаас өөр аргагүй. Гэхдээ бас бурханд бодгоол чанар гэж байхгүй, туйлын сайн нэгэн гэх юм бол би үүнд дургүй байх болно. Тийм учраас надад л энэ бүхэн ямар ч хамаагүй. Ингэж хэллээгээд танд бас зүгтах газар байхгүй. Асуудал юу вэ гэвэл та нарын зүрх сэтгэлийн чинь тал нь туйлын сайн гэсэн тэр нэг зүйлийн талд зогсдог. Тийм учраас хүний шунал, залмих, мүлжлэг гэх мэт зүйлийг хизээж хүлээн зөвшөөрдөггүй. Туйлын сайн гэсэн зүйлтэй таны дотоод зүрх сэтгэл хэдийн санал нэг байдаг гэсэн үг. Та өөрийнхөө туршлагаар дотроо онцгой тохиолдолд тэр нэг удаа намайг шийтгэлээс хэлтрүүлэх байх хэмээн найдаж байж болох юм. Гэвч ийм үед ч гэсэн та зүрхний дотоод гүнд ертөнцийн байгаа тэр хүч миний гаргасан ийм зан авирыг үнэхээр жигшин зэвүүцэхгүй гэх юм бол тэр нь өөрөө сайн байж чадахгүй шүү дээ гэдгийг сайн мэдж байдаг. Нөгөөтэйгүр бас хэрвээ туйлын сайн гэдэг зүйл оршдог бол биднээс гарч байгаа зан авирыг үзэн ядаж байх ёстой гэдгийг бид сайн мэдж байдаг. Бид яг ийм аимшигтай байр суурин дээр зогсож байдаг. Ягд гэвэл хэрвээ орчлон ертөнцийг туйлын сайн захирдаггүй байсан бол бид хичнээн хичээ зүтгсэн ч тэр нь ямар ч найдваргүй зүйл болно. Эсвэргээрээ бас хэрвээ орчлон ертөнцийг туйлын сайн нэгэн захирдаг гэх юм бол бид өдөр бүр тэрхүү сайнны өмнө дайсан нь болно. Учир нь бид хизээж төгс сайн байж чадахгүй. Дараа өдөр нь ч адилхан. Тэрний дараагийн өдөр нь ч адилхан. Хүн хичээлээгээд болох зүйл огт байхгүй. Тэгэхээр энэ тохиолдолд ч гэсэн адилхан бидэнд бас л ямар ч найдвар алга. Тиймээс бид сайнтай амьдрч чадахгүй, сайнгүйгээр ч амьдрч чадахгүй. Бурхан бол цорын ганц тайтгарал боловч бас хамгийн агуу айдас юм. Бидэнд хамгийн хэрэгтэй хэрнээ бас бидний хамгийн их нуугдахыг хүсдэг нэгэн бол Бурхан. Тэр бидний цорын ганц анд нөхөр боловч бид өөрсдөө түүний дайсан болгосон. Туйлын сайн гэсэн зүйлтэй нүүр тулах юм бол их сонирхолтой зүйл болох байх гэж зарим хүмүүс ярьдаг. Гэхдээ энэ нь сүсэг бишрэл гэдэг зүйлийг тоглоом тохой болгож буй хэрэг учраас ярьж байгаа зүйлээ дахиад бодох хэрэгтэй. Өөрт нь хэрхэн хандаж байгаагаас шалтгаалan сайн гэдэг зүйл танд хамгийн том аюулгүй байдал болж болно. Эсвэл хамгийн аимшигтай аюул занал хийлэл болж болно. Гэхдээ өнөө хүртэл бид энэ сайн гэсэн зүйлд буруу хандаж ирсэн. Миний хэлхийг хүссэн 3 дахь зүйл бол энэ. Жинхэнэ сэдв рүүгээ ийм тойруу замаар орж байгаа нь таны хуурч мэхлэхийн тулд байгаагүй юм шүү. Ингээх өөр шалтгаан надад бий. Энэ хүртэл тайлбарласан баримтуудын талаар эхлээд тайлбарлахгүй бол Христийн шашны жинхэнэ утга санааг гаргаж ирэх боломжгүй учраас би ийм аргыг сонголоо. Христийн шашин хүмүүсээс гимшлийг нөхцөл болгон өршөөлийг амласан. Тийм учраас гимших шаардлагатай. Өөрөөр хэлбэл буруу зүйл хийсэн учраас өршөөл хэрэгтэй гэж боддоггүй хүмүүсийн хувьд бол Христийн шашин ямар ч утгагүй зүйл. Нэгдүгээрт гимших шаардлагатай. Өөрөөр хэлбэл буруу зүйл хийсэн гэсэн үг. Хоёрдугаарт өршөөл хэрэгтэй гэж бодох. Энэ хоёр байх үед сая тэр хүний хувьд Христийн шашин утга учиртай зүйл болно. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл ёс суртахууны хууль үнэхээр байдаг бөгөөд тэр хуулийн ард ямар нэгэн хүч байгааг тэр хуулийг зөрчснөөр тэр хүчний өмнө буруу байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй гэсэн үг юм. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл ёс суртахууны хууль үнэхээр байдаг бөгөөд тэр хуулийн ард ямар нэгэн хүч байгааг тэр хуулийг зөрчснөөр тэр хүчний өмнө буруу байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй гэсэн үг юм. Энэ бүхнийг ойлгож, энэ бүхнийг ухаарч эхэлсэн яг тэр мөчөөс эхлэн Христийн шашин амнэн ярьж эхлэх болно. Та өвчтэй гэдгээ мэдсэн тэр цагтаа л эмчийн ярихыг сонсох болно. Үүний нэг адил хүн найдваргүй болсноо мэдж цөхрөнгөө барах цагтаа л сая Христэд итгэдэг хүмүүс юу ярьж байгааг ойлгож эхэлдэг. Яагаад гэвэл зөвхөн Христэд итгэгч нар л хүн яагаад сайныг үзэн ядах мөртлөө бас зэрэг хайрлах болсон талаарх үнэн түүхийг танд хэлж өгч чадна. Тэд Бурхан яаж ёс суртахууны хуулийн ард бодгоол бус оюун санаа хэлбэрээр орших хэрнээ бас нэгэн зэрэг бодгоол хэлбэрээр оршиж байж чаддгийг тайлбарлаж өгөх болно. Та бидний биелүүлж чадахгүй байгаа энэ хууль бидний төлөө хэрхэн биелэгдсэн,
мөн Бурхан хэрхэн өөрөө хүн болж ирээд Бурханаар орхигдсон хүнийг аварсан тухай хэлж чадна. Энэ бол маш эртний түүх. Энэ тухай та нарийн сонсохыг хүсэж байгаа бол надаас илүү эрх мэдэлтэйгээр хэлж чадах нэгнээс гуйхад л болно. Миний хувьд бол зөвхөн хүмүүс үнэн бодит байдалтай нүүр тулж Христийн шашин ер нь ямар асуултад хариулт өгж чаддаг болохыг ойлгоосоо гэсэндээ ярьж байгаа юм. Энд хэлж байгаа бодит байдал гэдэг нь үнэндээ аимшигтай зүйлүүд юм. Мэдээж аль болох сайн зүйлүүдийг л ярихыг хичээнэ. Гэсэн хэдий ч би үнэн гэж бодож байгаа зүйлээ хэлэх ёстой. Мэдээж эцэст нь бол Христийн шашин бидэнд үгээр илэрхийлэхийн аргагүй тайвширлыг өгдөг гэдэгтээ би санал нийлж байна. Гэхдээ Христийн шашин бол өмнө нь би дурдж байсанчлан хүн цөхрөл хүрэх тэр үеэс эхэлдэг шашин бөгөөд та явсаар цөхрөл гэдэг зүйлд хүрээгүй хэрнээ тайтгарлыг олох гэвэл энэ нь ямар ч утгагүй зүйл юм. Дайн дажин хийгээд бусад зүйлүүдээс харсан ч тийм байдаг шиг шашны хувьд ч гэсэн адилхан тайтгарл гэдэг бол хүн зүгээр ирж хайлаагээд олж авдаг зүйл биш. Гэхдээ хэрв та эхлээд үннийг эрэлхийлэх юм бол эцэст нь тайтгарлыг олох болно. Харин та эхлээд тайтгарлыг эрэлхийлэх юм бол хайсан тайтгарлаач олж авч чадахгүй, үннийг ч бас олж авч чадахгүй. Зөвхөн хөнгөн хоосон зүуд мөрөөдлөөр эхлээд дараа нь цөхрлөөр төгсөх болно. Бидний ихэнх нь дайны өмнөх үеийн олон улсын улс төрийн талаарх төсөөллөөсөө дөнгөж саяхан сэрцгээсэн. Үүний нэг адил шашны талаарх ойлголтоосоо ч бас ингэж сэрцгээх цаг болсон. Дайн эхлэхээс өмнө бид цаг үе улмал сайхан болж байна. Цаашдаа бүр сайхан болно. Хөгжин, цэцэглэн гэж мөрөөдөж байсан. Гэтэл дайн гэсэн ганц цохилтоор бидний мөрөөдөл сарнсан. Тэгэхээр бид энэ хоосон төсөөллөөсөө сэрэх ёстой. Христийн шашны хувьд ч адилхан жинхэнэ тайтгарлыг олохын тулд өөрийгөө нүгэлтэй гэсэн бодит үннийг бүрэн хүлээн зөвшөөрч нүгэлтэй, гэмших ёстой, уучлал хэрэгтэй гэсэн өөрөөр хэлбэл бүр ёроолоос нь эхэлж байж жинхэнэ тайтгарлыг олж авч чадна гэсэн ийм зүйлийн талаар ярьж байна.